Энэ улс төрийн ямар нэгэн хямрал зөрчилдөөн болох дээр манай аж ахуй нэгжүүдийг том жижиг гэлтгүү, хүний өөрийн гэлтгүү барьж авч нүддэг, цололдог, хүтгдэг, доромжилдог юм хэрэг сэтэрч байна. Улс төрийн институт хооронд ялангуяа нэг намын дотоод зөрчлийн асуудал буцаагаад төрийн институт хоорондын зөрчил болсон. Төрийн институт хоорондын зөрчил бол энэ тэдний асуудал. Түүнээс биш өнөөдөр ажлын байрыг бий болгочоод өнөөдөр татвар төлөөд Монгол улсын 1.1 сая хүнийг ажлын байраа хангаад дээр нь бол дотоодын нийт бүтээгдэхүүний 76-аас 80% үйлдвэрлээд явж байгаа аж ахуй нэгж хувийн хөвшил баялаг бүтээгч иргэдэд бол огт буруу байхгүй. Нэгдүгээр. Хоёрт нь бол энэ институт хоорондын зөрчил гэдэг бол хоёрхан юмнаас маш хүндэсэлтэй байдаг. Энэ бол манай 30 жилийн өмнөх дутуу ихсэн асуудал нэг. Нэгдүгээр асуудал бол төрийн нийтийн хамааралтай өмч буюу улсын өмчийг өнөөдөр улс төрийн эрх мэдэл олж авсан этгээдүүд маань төр зүрийн эзэмшилд байгаад энэ нь үе солигдох юм уу сонгуулиар солигдсны дараа энэ эзэмшил хоорондын зодоо явагдаж байгаа. Энэ бол манай үндсэн хуулийн төрийн нийтийн хамааралтай өмчийг хуульчилж өгч хуулиар хамгаалаагүй 30 жил явсны сөрөг үр дагавар шүү. Тэгээд энийн дээр эзэн суух энэ аж ахуйн үйл ажиллагаа гэдэг бол бас бизнесээр дамжин энийн дээр зарим бизнесүүд татан оролцуулаад сүүлд нь энийхээ зөрчлүүд гарч ирж байгаа асуудал байж магадгүй нэгт. Хоёрт нь бол том асуудал бол төрийн улсын нийтийн санхүү. Нийтийн санхүү бол манай үндсэн хуулиар хамгаалагдаагүй. Хинээс хамгаалагдаагүй бол төрөөс нь өөрөөс нь. Төрийн өндөр албан тушаалтангууд огт хамгаалагдаагүй. Манай тийм бүтэц байдгүйг далимдуулж эрх мэдэл олж авсан улсууд энэ нийтийн санхүү дээр өөрсдийн юм шиг загнаж татвар төлөгч бидний мөнгийг дураараа үрж болно гэдэг. Ийм асуудал нь өнөөдөр дамжсараад ийм үр дүн төрж байгаа. Гэхдээ бол энэ өнөөдрийн бий болсон зөрчлийн асуудал бол аж ахуйн нэгж огт хамаагүй шүү. Иргэн огт хамаагүй. Институт хооронд. Тэгэхээр үүнийг зохицуулдаг том байгууллага байгаа. Тэр байгууллага өнөөдөр л унтж байна. Энэ бол үндсэн хуулийн зэц байгаамаа. Энэ хэрэв улсын их хурл засгийн газартаа зөрчилдсөн бол ерөнхийлөгчийн бус институт зөрчилдсөн бол ийм асуудлыг цэцэд мэдээлэл өгдөг. Өмнө бол тайдын бидний дурсгаас мэдэн штэ. Хөрс ерөнхий сайд улсын хурлын даргатайгаа хоёулаа зөрчилдөөд тэгээд тухайн үед бас хэдэн жилийн өмнө маш том зодон болж байсан. Тэгээд тэр үед бол ерөнхий сайд хөрс цэцэд асуудал өгсөн байсан. Гэхдээ зэц бол тухайн үед 7 хоногийн дотор шийдэх асуудлаа сар болгож хойшлуулад тэгээд энэ улс төрийн хэрүүлийн дараа нэг хөдөлсөн болж шийдвэрч гаргаагүй өнгөрсөн л доо. Тэгтэр бол зэц ажиллаа их хэрэгтэй байна. Энэ улсын их хурлын дарганч вэ, ерөнхий сайд нь ч вэ над үндсэн хууль зөрчсөн асуудал байдгийн бол өнөөдөр үйл ажиллагааны үндсэн хууль зөрчсөн бол, ёс суртахуун үндсэн хууль зөрчсөн бол өнөөдөр зэц рүү асуудлаа тавиач. Зэц бол 7 хоногийн дотор энийг шийдэх үүрэгтэй. Тэгээд энэ институт хоорондын зөрчлөө шийдэх ёстой шүүхэн ажиллахгүй, хоорондоо тэр шүүхээ ашиглахгүй энэ хэрүүл уруулаар Монголын нийгмийг хямраагаад байна. Энэ хэрүүлдэ бүх аж ахуйн нэгжийг татан оролцуулах, иргэдийг татан оролцуулах, тэгээд нийгмийн замбраагүй байдлыг бий болгох. Тэгээд энэс хэдэн нөхдүүд улс төрийн ол цайгаад юм уу альсгүй нэг янз бүрийн буруу талын этгээдүүд ол цайсан. Тэгээд цаашлаад бол Монгол улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх үйл явц хэрэг сэтэрсэн байгаа учраас манай холбоодууд өнөөдөр энэ мэдээллийг хийж байгаа шүү. Хийхээс аргагүй байдалд хүрч байна. Өнөөдөр баялаг бүтээгээ явж байгаа 14 мянган хүнтэй компани юуны буруу байх вэ? Өнөөдөр хөрөнгө оруулалтын маш том чуулган дараагийн 7 хоногт болох гээд байна Монгол улсад. 10 сарын 15, 16-нд Европын холбооны 27 улсын 60 гаруй хөрөнгө оруулагч нар ирэх гээд байдаг. Өнөөдөр манай засаг төрийн байгаа байдал бол иймэрхүү байдалтай. Гэхдээ хөрөнгө оруулагч нар бол ганцхан юм найддаг. Тухайн улсын хувийн компаниудын засаглал, хувийн компаниудын хөгжил хийх зэрэг байна вэ гэдэг. Өнөөдөр манай компаниуд 30 жилийн хугацаанд бол 1 тэрбум доллар итгэл 2-3 тэрбум, цаашлаа 500 сая долларыг бол тэр хөрөнгийг шингээж аваад хөрөнгө оруулагчтай харилцан хамтран ашигтай ажиллах тийм бий болцсон байна. Ганцхан энэ маань буцаагаад манай төрийн нийтийн хамааралтай өмчгөл газрын хэвлэлийн баялагын үндсэн эрх нь бол төрд байдаг. Тэгээ энэ маань бол баталгаагүй учраас тэд нар тэнд л жоохон хойшоо суусан байдал байна. Нөгөө талаас бол өнөөдрийн хөрөнгө оруулагч нар буюу одоо бизнест бол хамгийн чухал юм татварын багц бол дахин шинжлэхдэх гээд одоо энэ төсвийн дараа ороход хүлээгдэж байдаг. Хөрөнгө оруулалтын хууль хүлээгдэж байдаг. Дээр нь бол эдийн засгийн эрхчлөөний хуулиас багцаар орж ирж байгаа, арилжааны хууль орж ирж байгаа. Тэгээ өнөөдөр бол энэ гол хуулиуд төсвийн дараа хэлцэх байд энэ бүх юм ингээд зогссон байдалтай байна. Энэ бол буцаагаад
эдийн засгийг зогсоох, сааруулах, мөн эсрэгээр гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хойшлон татах тийм байдал руу ороод байгаа учраас бид энэ асуудлыг даруй зэгцэж төрөн төрөөрөө эдийн засгаараа явъя л гэсэн асуудал тавьж байгаа. Өнөөдөр бол улс төрийн тэр хоёр институт хоорондын асуудал байгаа. Энэ бол би түрүүн хэлсэн ярианда үндсэн хуулийн зэс рүү хандаад зэс бол шийдвэр гаргах ёстой. Зэстэр бол аль нэг нь үндсэн хууль зөрчсөн байгаад үйл ажиллагаа буюу гаргасан шийдвэрэнд бол хариуцлага хүлээгээд явна. Би бүхэл бүтэн шүүхтэнд зайсанд унтж байна. Тэр шүүхээс ирээ. Тэнд асуудлаа шийдээ. Над институт хоорондын хэрүүлээ энгийн иргэд аж ахуй нэгжрөө битгий халдаа л гэж байгаа нэг дэх асуудал. Хоёрт нь нэг өгүүлэхэд Монгол улс өнөөдөр хөгжлөөрөө хамгийн хосрогдсон улс болчиход байна. Сая бид нар чинь Төв Азарч бас явлаа, Зүүн Хойд Азарч явлаа. Өнөөдөр Монгол улс хөрөнгө оруулалтаараа хамгийн муу улс болчиход байна. Дээр нь манай ажиллах чадвар хамгийн муу болчиход байна. Одоо ингээд дээр нь дамжираад компаниудынхаа засаглалыг хямраах юм бол өнөөдөр бид нар бол зүгээр энэ Сибирь 92-ийн дунд байгаа хамгийн бөглөө улс болж үлдэх гээд байгаа байхгүй юу? Нэгдүгээр. Хоёрт нь энэ байдлыг жоохон гайгүй болоход энэ төрийн хямрал хэрвээ дээр нүүрлэх юм бол бид нар хинч тоохгүй. Нэг асуудал. Хоёрт нь энэ газрын эвлийн баялаг шинээр нээгдэж байгаа учраас энийн дээр төрөөр дамжуулж очиж байгаа этгээдүүдийн энэ хууль бус мафиа ажиллагааны оргил нь одоо ингэж ирчээд байна. Тийм учраас бол би засгийн засаг шиг байх хэрэгтэй, төрийн төр шиг байх хэрэгтэй, бизнес шиг байх хэрэгтэй. Манай бизнесийн холбоодуулч одоо энэ дээр нэгдэж, нийлж ер нь улс төрчдийг бол энэ бизнес улсын хөгжөлтөд болох хэрэгтэй. Тийшээ ямар нэгэн хууль бус санхүүжилт өгдөг, авилга өгдөг. Авилга яриад байгаа бол авилга өгж байгаа авж байгаа субъектууд аль аль хоёр субъект байгаа шүү дээ. Гэтэ энийхээ бүгдийг зогсоо. Өнөөдөр Монгол улс шинэ нийгэм байгуулах хэрэгтэй. Өнөөдөр тэр хэдэн их найдаар ярьж байгаа авилгач чинь өөрсдөө төрөөгүй. Тэрийг төрүүлсэн орчныг бид нар ч бас бий болгосон байгаа. Тийм учраас эндээс бас татгалзах хэрэгтэй. Би бол 2 удаа өршөөлийн хууль гаргахад их сайн оролцож байсан. Дараа нь бол нэлээд романтик байдлаар манай бизнесүүд өөрсдөө бизнес авч яваад улс төрөөс хол байх болов гэсэн бидний явсан 20 жилийн буруу дадлаг буцаагаал оруулчихдаг юм байлаа. Би өсөх хэвлэлд ярьцлага өгсөн. Одоо 15 оны ил тодын хуулийн дараа бол манай бизнес бүгд зөв яваад улс төр нь улс төрөө хийх болов гэсэн улам хотголдоод ирсэн. Нэгдүгээр. Хоёрт нь манай бизнест сүүлийн 10 жилд ерөөсөө нар үзээгүй шүү. 13, 14, 15 их хямрал байсан. Та санаж байгаа бол нүүрс 150 хүржээс нүүрс $30 дээр унжсэн шүү дээ. Бид нар улсаараа дампуурхуугүй юу гэдгийг энэ 3 жил бүр аргаа бараад Дэлхийн банкнаас туслалцаа аваад банкны системээ барьцаалаад дахиж оюутлогоо нэмэлтийг хийж нэг юм арай шам амьд гарсан. Дараа нь юу болсон? Ковидын 2 жил. Ковидын 2 жил бүх хил хаагдсан. Өнөөдөр яриад байгаа хэдийн наацсан ганцхан богоо явж байгаа, ганцхан богоон гаргаж байгаа үн чинь шал өөр. Одоо ковидын үний үеэр үнээр бас янз бүрийн тоглолт тэр бол өөр асуудал. Тэгээд дараа нь дайн эхэлсэн. Одоо дайны байдал 3 жил үргэлжилж байна. Сүүлийн 10 жил манай аж ахуй нэгжүүд энэ хөдөлмөрийн хамт олноо алдахгүй тулд энэ хөдөлмөрийн хамт олонныхоо цалингийн фондыг би байлгахын тулд л тэмцсэн өөр үр дүн ерөөсөө байгаагүй. Тэгтэл одоо энийн дээр нэмээд энэ улс төрийн хямрал нэмэгдчих юм бол бид нар ер нь их хэцүү байдлаар орчод байгаа байхгүй. Тийм учраас зааг ялгаа гаргаад адилхан яаж дээр нь бол бид нар нэг үйл манай бизнесийг одоо том жижиггүй бүгд нүддэг болсон. Одоо түүцийг хүртэл нэг дарга загнаад бүгдийг буулгаж байгаа шүү дээ. Түүц буулгахад тэнч дуграагүй байхгүй. Өнөөдөр уурхагч аваач буулгахад тэнч дуграагүй. Өнөөдөр тэгэхээр ер нь нэг төрийн сэтэртэй нөхөр ямар ч хувийн хвшлэг оч дарамтлж болно, доромжилж болно. Тэгээд дараа нь юу ч хариуцлага хүлээдэггүй гэдэг асуудал байгаа. Өнөөдөр хэрвээ энэ хулгай асуудал яригдж байгаа асуудал нь зэцээр шийдэгдээд явах юм бол энэ улсуудыг бүгд нь явуулах хэрэгтэй. Бид нар бол бас энэ улс төрчдөд хэд инэрэнгүй байдаг. Нөгөө талаасаа өнөөдөр аль ч нам дотор манай дундаж компани хэмжээний засаглалын тийм сайн бүтэц байхгүй. Өнөөдөр энэ улс төрийн намаар дамжиж улс төрийн эрх мэдэл олж авдаг. Улс төрийн намууд доторх эдээ бэр. Тэр ачсан нам нь байна уу, ардын нам нь байна уу хамаагүй. Хүн нам нь байна уу, иргэний зориг байна уу хамаагүй. Хэдэн улсуудын философигүй, үзэл сурталгүй зөвхөн нийтийн мөнгийг нийтийн эрх мэдээр олж авч ашиглана гэсэн улсуудын цуглуулга болчоод тэр нэм хямрал түргээд байгаа маа. Өнөөдөр хоёр нам, нэг нам нь арай чамаа нэг сая 5-6 жил хямраад дууссан. Өнөөдөр хоёр дахь нь хямраад эхэлсэн. Энэ намуудад бол тараагачтай. Эднийг тарааж болно шүү дээ бид нар. Тараага шинээр эхлэв шүү дээ. Үзэл сурталт нь нийлсэн.
Өнөөдөр ардын намын зовлон бол 250 мянган бар 300 мянган тижээж байгаа даа байхгүй. Зүгээр тараачаач. Дахиад шинээр эхлэчтэй. Яг үзэн суртал социал демократ үзлээ шинээр аваад арчсан намтын барууны үзэлтэй бол дахиад тараа шинээр эхлэчтэй. Компани дампуурж болдгоо шүү дээ. Хямрал болгоны дараа компаниуд хэдэн зуун мянгаараа дампуурал дахиад шинээр бий болоо явдаг. Ягаад энэ улс төрийн намуудыг дампууруулж болохгүй? Бүгдийн татан буулгаж болно шүү дээ. Дээч хэрвээ ажиллаа хийж чаддсан бол тэгэхээр бол энэ улс төрийн намуудын хямрал Монголыг өнөөдөр гайд хүргээд байгаа шүү. Инээсээ хурдан салцгаа тэр зэцэн ажиллуулаа. Тэгээ манай бизнесээс одоо бид холбоо нэгж байгаа мөдгөн чамбер уулыг эдийн хүсэн үсээгөө батлах хэвээр бид нар олон чамберын нэгдэл болж иж бизнес бол бизнесээрээ явна. Энийг улс төр бизнес хольсон юмар бид нар 30 жил явлаа. Энэ мафийн сонгодог жишээ Монголд бий болгосноос цөмөрө татгалзах хэрэгтэй байна. Энэ бол Монгол Латин Америкт байхгүй мафийн систем Монголд бий очиод байгаа ш. Тэгээ энэс гарцгаая. Цөмөр хамтдаа энийг тэмцэл гарна да. Тус толгойг нэлээд гарах юм байна.